Бид баярлсаар шилдэгүүдэд тодруулж шагналын хурбууж хундаг тулган мансуурсаар байна. Шинэ он, шинэ жил, шинэ зорилт хэмээн хөөргөдөж гар амраалгүй хундаг тулган хатууд арсыг хөнтөрсөөр байна. Харин чухам юугууж юунд хордож ууга бодох цаг нь болсон юм шүү. Ноцтой баримттай мэдээллийг зоригтой дэлгдэг сэтгүүлч Пүргүнүмийн жиргэнд маш ноцтой мэдээлэл дэлгэсэн байгаа хэдий ч дуугарч байгаа сэрэмжилж байгаа хүн нэг чадах. Арх үйлдвэрлэгчид бүтээгдэхүүндээ донтуулдаг эм бэлтгэл хольж үйлдвэрлэдэг болохыг тагнуулынхан илрүүлсэн хэдий ч маш нууцлж байгаа тухай тэрбээр дурджээ. Чухам яагаад нууцлаад байгаа юм болоо? Апу зэрэг томоохон үйлдвэрлэгчдийн гар хөл урт эрх мэдэл том болоод тэрв. Бид чухам юу хундгалж, юугаар баяраа тэмдэглэж байгаагаа маш ноцтойгоор бодох хэрэгтэй болсон байна. Тэртээ тэргүй өөрөө донтуулах шийдтэй арх эмэх альбан чөтгөр дээр нэмээд донтуулагч бодис хийчгээр чинь нөгөө харт амигнаас чинь илүү хор хөнөөлтөй юм болох уу? Арх бол хоол биш, уухгүй байж болно. Ятхнаа энэ асуудлын учир олдохоос нааш архийг бүү уугаач монголчуудаа. Тагнуулын газар уг нь ийм тийм арх үйлдвэрлэж байна хэмээн сэрэмжлүүлэг гаргаж ард иргэдэд хорноос хамгаалмаар юм. Гэтэл нууцлж байна гэхээр тэд хэний тал зүтгэж байгаа хэрэг вэ? Үүнийхэн төлөө тагнуулын газрыг өөрийг нь тагнаж чагнах хэрэгтэй босуу. Эрх баригчдаас юу ч хордоод нэмэргүй болсон. Тэдэнд монгол хүн өгөд сүнэж мөхөж байгаа нь түүч хамаагүй. Тэд газар шороогоо яаж зарах вэ гэдэг дээр л хам ухаан нь төвлөрнө. Монголчуудад харин өөрсдийгөө эрх баригчдаас хамгаалах бол хинч биднийг хайхгүй нь үнэн юм. Тагнуулчид юуг ч олж илрүүлээд нэмэргүй. Тэд юуг ч илрүүлсэн эрх баригчид ганц тушаал булгаад нам дарна. Бид өөрсдөө өөрсдийгөө хамгаалах цаг ирсэн байна.